Сайн байцгаана уу өрхөн үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 20-ны баасан гараг. Вашингтон дэсийн хотноо орооны 6 цаг болж байна. За товч шуурхай мэдээ хүргье. Өнөөдөр өглөө баасан гарагт Америкийн дээд шүүх оддол хүлээлгсэний эцэст Трампын олон улсад хавтгааруулан зарласан худалдааны тариф үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаанаар шийдвэр гаргалаа. За дээд шүүхийн 9 гишүүний 6 харьцах нь 3 гэсэн харьцаагаар Трамп гадаад худалдааны тарифад хавтгааруулан тогтоох эрхгүй гэж үзсэн. Тиймээс гадаад худалдааны тариф татвар тогтоох эрх нь үндсэн хуулиар зөвхөн Конгресст хамаарах эрх гэж дээд шүүх шийдсэн байна. За энэ асуудлаар 3 консерватив шүүгчид, 3 либерал шүүгчид санал нэгдэж ийхүү Трампын эсрэг шийдвэрт хүрлээ. За Трампын засгийн эсрэг үүсээд байсан магадгүй хамгийн том эрхцэн маргаанд Джон Робертс, Эми Барретт, Нейл Горсуч гэсэн 3 консерватив шүүгчид байгаагийн дотор за Трампын өөрийнх нь томилж дээд шүүхэд суулгасан 2 шүүгч тухайлбал Эми Барретт болон Нейл Горсуч нар байгаа нь анхаарал татаж байна. За ингээд 3 консерватив шүүгчид болох шүүгч Кавана, Томас, Алито нар Трампын талд конов тарсан байна. За энэ бол яаж ч утсан Трампын засаг дээд шүүгтэр хүлээж байгаа хамгийн том эрхцэн ялагдал болж байна. За энэ шийдвэр нь зөвхөн Трампын засгийн газрын барьж байгаа худалдааны бодлогоос гадна мөн нөгөөтэйгүр гадаад бодлогод ихээхэн үр дагавартай байж болох шийдвэрэ гэж үзэхэр байна. Учир нь Трампын засаг худалдааны тарифыг бол гадаад улс орнуудад дипломат шахалт үзүүлэхэд голдуу ашигласан. За хамгийн энгийн ойлгох нэг жишээ бол Европын орнуудад өндөр тариф тогтоох замаар Украины асуудлаар буулт хийлгүүлэх хүчин чармаалтыг гаргаж байсан гэдэг нь нууц биш. За тиймээс дээд шүүхийн шийдвэр бол Трампын засаг худалдааны болон гадаад бодлогоо эргэн харахад зайлшгүй хүргэж байна. Өнөөдрийн дээд шүүхийн шийдвэрийг бол Трампын хууль зөрчиж тогтоосон худалдааны өндөр тарифыг өөрсдийн түвшнээс төлж багтуулж байсан хэрэглэгчид цаашлаад бизнес эрхлэгчид бол ихээхэн талархалтайгаар хүлээн авч байна. За юуны өмнө лавтайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүний үн ойрын ирээдүйд буурах хандлага ажиглагдах нь тодорхой болж байгаа. Гэхдээ нэг шөнийн дотор үн буурчихгүй гэдэг нь бол тодорхой. За дээд шүүхийн шийдвэрийн дараа үүсэт байгаа чимээ шуугаа намжиж улмаар томоохон сүлжээ компани дэлгүүр бизнесүүд учраа олсны дараагаар үнийн шийдвэр гаргана гэсэн ийм таамагтай байна. Нөгөөтэйгүр өнөөдрийн шийдвэрийн мөрөөр гадаад зах зээл, гадаадын улс орнууд ямар Ирак төлөвлөх нь одоогийн байдлаар бас төдийлөн тодорхой бос байна. За нөгөөтэйгүр худалдааны өндөр тарифыг бараа бүтээгдэхүүндээ шингээж төлж байсан бизнес эрхлэгчдэд өндөр тарифыг буцаан олгох хэсэг маргаан яриа эд өнөж байна. За ерөнхийдөө нэгэнт ерөнхийлөгчийн шийдвэр хууль бус байсан учраас бизнесүүдийн төлсөн татварыг буцаан олгох нь зайлшгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. За харин татвар буцаан олголт нь ихээхэн цаг хугацаа, хүч шаардсан. За магадгүй олон жил дамнсан ажил болно гэдгийг ч тал талдаа хүлээн зөвшөөрж байгаамаа. За дээд шүүхийн шийдвэр гарсны дараахан ерөнхийлөгч Трамп хэвлэлийн хурал зарлаж улмаар хуулиар олгогдсон эрхийн дагуу дэлхийн бүх оронд 10% худалдааны тарифыг хүчинтэй мөрдөгдөж байгаа тарифээр нэмж тогтоохоор зарлаад байна. За энэ мэтээр өнөөдөр дээд шүүхийн шийдвэрийн мөрөөр үүнтэй холбоотой үйл явдлууд зэрэгцэн өрнөсөн маш завгүй өдөр болж байна. За Трамп ирэх 2 дугаар сарын 24-нд буюу дараа 7 хоногт Конгрессийн нэгдсэн чуулганы өмнө State of Union үг хэлэхээс өмнө ийхүү эрхцээний тоохон ялагдал хүлээлээ. За өнөөдрийн байдлаар ийхүү шуугантай дуулаантай өдөр өнгөрч байна. За энэ тухай цаашдаа гарах илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг маргаашийн Төлөв ТV сувгийн 7 хоногийн том мэдээгээр дэлгэрүүлэн хүргэнэ. За ийхүү өнөөдөр баасан гарагийн товч шуурхай мэдээнд
Анхаалаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За та бүхэн манай сувагт гал морин жилдээ маш олон subscribe нэмэрлэрээ гэж та бүхнээс хүсэж байна. Та хэрвээ манай сувагт subscribe хийхгүй үзэж байгаа бол за яг одоо ердөө 5-10 секунд зарцуулаад subscribe дарж биднийг урамшуулаарай гэдгийг та бүхэнд дахин сануулахаар байна. За ингээд маргаашийн 7 хоногийн төв мэдээгээр дахин уулзъя.